Сайн байцгаана уу? За ингээд Хямд оюуны үндсчилийн 16 дугаар лекц эхэлж байна. За өнөөдрийн хичээлээр уншигдах лекцийн сэдэв бол Хямд оюун ухааны ёс зүй гэсэн чиглэлээр лекц уншигдана. За өнөөдрийн лекцээр бидний авч үзэх сэдвийн хүрээнд судлах сэдвүүд бол Хямд оюун ухааныг хариуцлагатай хөгжиж ашиглах тухай ойлголт. За Хямд оюун ухааны ёс зүй гэж юу юм бэ? Ёс зүйн гол зарчмуудад нь юу багтдсан бэ? Хямд оюун ухаанд хязгаарлалт гэсэн ойлголт нь юу юм? Юуг хязгаарлалт гэж авч үздэг? За Хямд оюун ухаанд ил тод ойлгомжтой байдал гэж юу юм? За нууцлын асуудал гэж хэрхэн шийдэх ёстой байдгийг, ямар үүрэг хариуцлагатай байх ёстой юм? За Хямд оюун ухаан ба ирээдүйн ажил үүрэг ямар байх вэ? За эрүүл мэндийн салбар дах Хямд оюуны ямар жишээ байдгүй? Энгийн жишээнүүд за мөн Хямд оюуныг ашигласан кейсүүдийн талаар ярилцаад эцэст нь дүгнэх болно. За Хямд оюуны ёс зүй сэдвээр судлах хичээлээс судалсны үр дүнд Хямд оюуны ёс зүйн тодорхойлолт өсөн нэмэгдэж байгаа нөлөө нь ямар нөлөө байх нь вэ? За Хямд оюун ухааны ёс зүйн толгуур ойлголтууд гэж ямар ойлголтууд байдгийг байна. За Хямд оюун дахь үүрэг хариуцлага, хязгаарлалт, за Хямд оюун ухааны ирээдүйн ажлын байрнууд, Хямд оюун ухааныг ашиглах кейсүүд, тэдгээрт үүсч болох асуудлуудын талаар авч үзэж эдгээр ойлголтуудтай танилцсан байх болно. За Хямд оюуны ёс зүй гэж юу вэ? За хэрхэн тодорхойлж байна вэ гэхээр Хямд оюун ухааны ёс зүй нь Хямд оюун ухааны системийг хөгжүүлэх, нэвтрүүлэх, ашиглахад чиглүүлэх ёстой ёс суртахууны зарчим, үнэт зүйл төвлөрдөг ёс зүйн салбар. Энэ бүхэл салбар байдаг байна. За энэ нь зөвхөн бид юу хийж чадхаас гадна Хямд оюун ухаантай юу хийх ёстой вэ? За гол санаа нь Хямд оюун ухааныг сайн сайхны төлөө ашиглаж хор хөнөөлөг нь аль болох бага байлгахаар зохиох явдал юм. За энэ бол компьютерийн салбарын эрдэмтэд, философч, нийгмийн судлаачид, хуулийн мэргэжилтнүүд, за бодлого боловсруулагчдыг хамарсан олон талт салбарыг хамрах ийм салбар байдаг байна. За энэ тал дээр бол бид нэр энэ чиглэлийн судлаачид бол бүгд ажиллаж за Хямд оюуны ёс зүй гэдэг зүйлийг Хямд оюуны хөгжилтэй зэрэгцүүлж авч явах нь чухал байдаг байна. За тэгвэл Хямд оюун ухааны яагаад чухал байгаа нь болохоор зэрэг түүний өсөн нэмэгдэж байгаа нөлөөтэй холбоотой. Хямд оюун ухааны өдөр тутамд Хямд оюун ухаан бол өсөн нэмэгдэж технологийн судалгаа асар хурдтай явагдаж байгаа. За тэгээд бид нэр маш олон асуудлуудыг бүр наад зах нь оюутнууд юу гэдгийг даалгавраа ойлгохгүй байх, даалгавраа хэрхэн хийхээ мэдэхгүй бол шууд нөгөө чат GPT ашиглаад тэндээс тусламж авах тохиолдлууд маш их гарч байгаа шүү дээ. Тийм учраас Хямд оюун ухааны системүүд бол бидний амьдралд улам бүр нэгдэж бид бүгдэд нөлөөлөх шийдвэрүүдийг гаргаж байгаа. За Хямд оюун ухааны системүүд өгдлийн одоо байгаа ажлыг үргэлжлүүлж, өсгөж, за шударга бус эсвэл ялгарлан гадуурхсан үр давхардч хүргэдэг байна. Мөн Хямд оюун ухааны нууцлал, аюулгүй байдал, хариуцлагатай холбоотой шинэ сорилтуудыг бас бий болгож байна. Тэгэхээр Хямд оюун ухаанд итгэх итгэлийг бий болгож түүнийг хариуцлагатай хэрэгжүүлэхэд ёс суртахууныхын талаар анхаарах нь хамгийн чухал зүйл байдаг байна. За тэг Хямд оюун ухааны ёс зүй яагаад чухал вэ гэдэг талаар түрүү хэлсэн тийм ээ. Хямд оюун ухаанд хэрэгслүүдийн хэрэглээ нэмэгдэж байгаа нь бол түүний нөлөө нэмэгдэх шалтгаан болох нь тодорхой байна. За энд нь хэд хэдэн хэрэгслүүдийн талаар ингээд авч үзээд тэгээд гол ойлголтуудыг энэ дээр хэрхэн Хямд оюун ухаан юун дээр толгуурж оролцсон, яаж энд энэ хэрхэн хэрэглэгдэж байгаа юм бэ? Ямар хүмүүсийн амьдралд хэрхэн хэрэглэгдэж байна гэдэг талаар нь товчхон тайлбарлая. За эхлээд smart house thermostat гэсэн
буюу хан суйрлуулсан орчин үеийн минималист ухаалаг термостат. За энэ зураг нь энэ дээр нь 78 72 гэдэг ингээ гараад ирсэн байна тийм үү. За ийм төхөөрөмж байна. За термостатын дэлгэц нь болохоор одоогийн температур болон одоо төлөвлөсөн температурын тохиргоог харуулна. За термостат нь ухаалаг гар утасны програмд холбогдсон байдаг. Тэгээд ойролцоо одоо байгаа утсан дээр харагдаж байдаг бахна. Тэгээд хэрэглэгч бол температурыг алсаас тохируулах эрчим хүчний хэрэглээг харах боломжийг олгодог. За хэмэл оюун ухаанд холбогдсноор бол холбогдохдоо яаж холбогдож байгаа вэ гэхээр хэмэл оюун ухааны алгоритмууд хэрэглэгчийн тохиргоонд суралцаад за тэр хэрэглэгч ихэвчлэн ямар одоо тохиргоог авж जैन тий тав тух эрчим хүчний хэмнэлтийг оновчтой болгохын тулд одоо юу гэдгийг тэр нь хэрэглэгчийн тохиргооноос суралцсан туршлага дээр үндэслээд эрчим хүчний хэмнэлтийг оновчтой болгохын тулд термостатыг автоматар тохируулдаг. За энийг одоо өдөртлийн амьдралд одоо ямар нөлөө үзүүлэх вэ гэхээр гэрийн одоо цагуурын автоматжуулсан хяналтын тав тухтай байдал за тэгэд эрчим хүчийг хэмнэх ийм боломжийг олгодог. Ийм төхөөрөмж авах нь. За энийг бол одоо манайх амьдралд одоо манай Монголд хэрэглэдэг байгаа смарт хаус байна. Эко хаус гэх тийм ээ тэр хаусуудад одоо бас маш өргөн хэрэгжилж байгаа. За энэ дараагийн одоо төхөөрөмж нь ямар төхөөрөмж ихэр зэрэг ухаалаг чанга яригч дээрх одоо дууд туслах гэж нэрлэх нь л да voice assistant on smart speakers тийм үү. За тэгэхээр энэ төхөөрөмж болохоор зэрэг нөгөө зочны өрөөнд байгаа хүн одоо кофений ширэн дээр байрлуулад одоо ашиглаж болно. За энэ дээр энэ дэлгэсэн дээр болохоор нэг юм аяг шиг юм юу байгааз цилиндр хэлбэртэй чанга яригч байгаа. За энийг бол одоо хаана ямар үйлдвэрлэгч байдаг вэ гэхээр Amazon, Google гэсэн одоо ийм компаниудын хөгжүүлж үйлдвэрлэсэн одоо энэ спикерэд чанга яригч байдаг байна. За тэгээд тэр одоо энэ ухаалаг чанга яригчийг юунд ашиглаж болох вэ гэхээр зэрэг нөгөө хэрэглэгч команд өгөхтэй команд хэрэглэгчийн өгсөн командыг ойлгох за командын ойлгосны дагуу хариу өгөх хариу мэдээлэл өгөх эсвэл ямар нэг үйлдэл хийх тийм ээ. За тэгээ ухаалаг гэрийн төхөөрөмжийг удирдах одоо ийм боломжийг олгодог. За энэ одоо хэмэл оюун ухааны ямар технологиг ашиглаж байгаа юм бэхээр эхлэлний боловсролт буюу National Language Processing гэсэн одоо боловсролтын алгоритмыг ашигладаг. За өдөртний амьдралд бол гэрийн одоо хэрэглэгчийн хэлсэн командын дагуу ажиллах ухаалаг гэрийн удирдлагад чөлөөтэй ашиглагдах ийм боломжтой байна. За дараагийнх нь царай таньдаг смартфон тий. За ухаалаг гар утсан дээрх нүүр царай танигч тийм үү царай танигч. За энэ бол бид нэр өдөр тутамдаа ашиглаж байгаа. Тийм ээ. Энийг бол одоо мэдгүй хүн гэж ерөнхийдөө байхгүй тийм ээ. За тэгэхээр нөгөө утсыг хэрэглэгчээ тань утас тийм ээ. За тэгээд шүү нүүр одоо царай таних алгоритм тухайн хүний царайны онцлогт дүн шинжилгээгээд хэн болохыг нь баталгаажуулаад тийм ээ утсан тандах эрх олгодог тийм үү. Энийг бол хүн бүх ашиглаж байгаа. За өдөртний амьдралд бол мэдээж байнга одоо хэрэглэгдэж байна. За төхөөрөмжийн төгжээг найдвартай хэлбэр найдвартай байлгах одоо програмын хамгаалтыг сайжруулахад энэ хэрэгслүүд ашиглагдаж байгаа. За дараагийнх нь болохоор зэрэг вебсайт дээрх за targeted advertising on the website. За энэ болохоор зэрэг вебсайт дээрх одоо зорилтод зар сурталчилгыг харуулна. За энэ дээр жишээлбэл энэ зурган дээр байгаа жишээлбэл бол юуны зураг байгаа вэ гэхээр зэрэг одоо гүйлтэн зориулсан гутлын сурталчилгааг харуулсан вебсайтын агшин байх нь шүү дээ. За энэ болохоор хэрэглэгч өмнө гүйтгэлийн одоо гүйлтийн гутлыг хайж байсан учраас одоо түүнтэй холбоотой мэдээллүүдийг харуулж байгаа гэсэн үг байна. За энэ хэмэл оюун ухааны болохоор зэрэг
тэр зар сурталчилгааг харуулахын тулд хэрэглэгчийн одоо хайлтын түүхийг судлаад за тэгээд тэрний одоо худалдан авалтыг онлайн худалдан авалтыг ингээд судлаад тэр судасны үндсэн дээр дүн шинжилгээ хийгээд тэр одоо зар сурталчилгааг харуулж байгаа гэсэн үг байна шүү дээ, тийм үү? Тэгээд энэ юу хийх вэ гэхээр тухайн одоо хэрэглэгчийн сонирхолд нийцүүлсэн одоо хэрэглэгчийн сонирхол тулгуурлаад сурталчилгаа хийж байнга одоо ямар нэгэн сурталчилгааг яг тэр хүний сонирхоод байдаг сонирхолтон зориулсан сурталчилгаануудыг харуулах ийм боломжтой байх нь ийм чадвартай вебсайт байна шүү дээ. За дараагийнх нь болохоор зэрэг хэрэглэгчийн үйлчлэгээний вебсайт дээрх одоо хэмэд аюун ухаанд чатбот байна. Чатбот. За чатбот болохоор зэрэг харилцагчийн асуултанд хариулна. За тэгээд энэ бол бас л ямар технологи ашигласан бэ гэхээр зэрэг их хэлний боловсролт буюу natural language процессын болон машин сургалтыг ашигладаг. За тэгээ энэ чатбот юу хийж байгаа гэхээр хэрэглэгчийн хүслийг ойлгоод хариу өгнө. За тэгээ өдөр тутмын амьдралд үзүүлэх нөлөө нь бол 24/7 тий ерөөсөө хэрэглэгчийн ямар нэгэн хэрэглэгчийн асуусан асуулт болгонд нь хариулт тэр хэрэглэгчийг дэмжих үүрэгтэй. За ийм хэрэгсэл ахна. За дараагийн хэрэгсэл болохоор зэрэг юу хийж байгаа гэхээр зэрэг хэмэд аюун ухаанд зөвлөмж өгдөг систем байна. За тэгэд энэ болохоор зэрэг юу хийх вэ? Хэрэглэгчийн үзсэн болон сонссон кино юу байдیں۔ Түүхтэр нь үндэслээд кино эсвэл хөгжмийн зөвлөмж харуулсан стриминг үйлчилгээ үзүүлнэ. За энэ дээр жишээ Netflix. За та бүхэн бүгдээр Netflix ашиглаж байгаа тий. Netflix дээр хэрэглэгчийн сонирхоод үзээд хайгаад байгаа кинонуудыг түлхүү санал болгодог тийм ээ. Spotify гэдэг. За эдгээр хэрэгслүүдийн хэрэгслүүд дээр бол энэ зөвлөмжийн систем ажилладаг байна. За тэгээд энэ хэмэд аюун ухаан ашигласнаар хэрэглэгчид таалагдах кино эсвэл хөгжмийг санал болгоно тий. За тэгээд тэхийн тулд яг тэр хэрэглэгчийн сонирхолд нийцсэн мэдээллүүдийг, файлуудыг шүүдэг. Хамтын шүүлтүүр хийгээд агуулгад шүүлтүүр суурилсан, агуулгад суурилсан бусад мэдээллүүдийг харгуудыг ашигладаг байна. За энэ юу гэдэг вэ гэхээр өдөр тутмын амьдралд үзүүлэх нөлөө нь болохоор агуулгад зориулсан зөвлөмжүүд, хувийн зөвлөмжүүд нь хэрэглэгчдэд шинэ кино, телевизийн шоу, хөгжим болгоход нь тусна. За дараагийнх нь болохоор зэрэг хэмэд аюун ухаантай тусламжтайгаар эмнэлгийн онцлогоо хийх ийм систем байна. За энэ дээр болохоор энэ зурган дээр болохоор та бүхэн харж байгаа тийм эмч хэмэд аюун ухаан системээр анализ хийгээд дүн шинжилгээ хийсэн эмнэлгийн төвсийг харуулж жишээл энэ дээр эрентген зураг байна. Эрентгэний зураг гэж болно. MRI-гаар авсан сканерыг харуулсан дүрс байж болно тийм үү? За эдгээрийг дэлгэсэн дээр харна. За тэгээд хэмэд аюун ухаан ухаантай систем болохоор зэрэг за энд асуудал байна гэдгийг харуулна. Эмчид харуулах нь шүү дээ. За тэгээд ингэж асуудлуудыг онцож харуулах үүрэг гүйцэтгэх нь. За энэ систем юу ашигладаг юм бэ гэхээр зэрэг компьютерийн хараа болон машин сургалтыг ашиглан эмнэлгийн зураглалд дүн шинжилгээ хийж өвчнийг онцлоход эмч нарт дэмжлэг үзүүлдэг ийм систем байх нь. За тэгэд ингэж илүү эмч нарт ийм дэмжлэг үзүүлснээр илүү нарийвчилтай үр дүн дүгнэлт гаргах онш тавих тэгснээр эмчилгээг яг зөв тодорхойлж өгсөний үндсэн дээр өвчтөн хурдан эрүүл мэндийн сайжрах эдгэх ийм боломжтой болно гэж үзэж байгаа гэсэн үг. Тэгэхээр эдгээр хэрэгслүүд бидний өдөр тутмын амьдралд маш хурдтайгаар хүч төрөнг орж ирж байгаа учраас нөлөөдөл маш өндөр байгаа. Тэгэхээр энэ их нөлөөллийн дүнд хэрэглээний дүнд бид нар юуг яах ёстой хэмэд аюун ухаан ёс зүйг чухалчлах зайлшгүй гэсэн үг.
За тэгээ ёс зүйн гол зарчим гэсэн ойлголтууд байдаг. Үүнийг юу гэж нэрлэдэг вэ? Хиймэл оюун ухааны ёс зүйн тулгуур гэж үздэг байна. За ёс зүйн тулгуур болохоор зэрэг шударга байдал, хариуцлагатай байдал, ил тод байдал, нууцлалтай байдал, ашиг тустай байдал, хор хөнөөлгүй байдал гэсэн одоо энэ ойлголтууд бол энд хиймэл оюун ухааны ёс зүйн тулгуур ойлголтууд байх нь байна. За шударга байдал гэхээр зэрэг хиймэл оюун ухааны системд шударга байж тухайн хүний одоо халдшгүй чанарт нь жишээ нь одоо юу гэдгийг хүний арсны өнгө, хүйс, шашин шүтлэг тийм ээ одоо тэр талд нь чанарт нь одоо нөлөөлөхгүй одоо эдгээрээр нь юу гэдгийг тий саяын дурдсан хэсгүүдээр нь ялгарлан гадуурхах тий эдгээр дээр нь үндэслэж ялгарлан гадуурхах зайлс хийх ёстой байдаг. За энийг одоо шударга байдал гэж үздэг байна. За дараагийнх нь хариуцлагатай байдал. За хиймэл оюун ухааны одоо шийдвэр нь хариуцлагатай байх хэрэгтэй байдаг. Хэрвээ ямар нэгэн одоо өөрөөр хэлэх юм бол энэ дээр ямар ч хариуцлага одоо гарахгүйгээр хариуцлагагүй хандах юм бол ямар нэгэн зүйл одоо буруу болох юм бол хариуцлага нь хэн хүлээх вэ? За хэн хүлээх вэ гэхээр зэрэг энэ системийг хөгжүүлсэн, энэ системийг бий болгосон хүмүүстэй холбогдоод явна гэсэн үг байна. Тэгэхээр зэрэг энэ бол хэнийг ч ялгарлан гадуурхахгүй байх ёстой. За хариуцлагатай шийдвэрийг хариуцлагатайгаар шийдвэр гаргадаг байх ёстой байна. За нууцлалын ил тод байдал. За тэгэхээр ил тод байдал гэхээр зэрэг энд юу багтах юм гэхээр хиймэл оюун ухааны систем нь ойлгомжтой, тайлбарлагдах байх ёстой. Тэд хэрхэн ажилладаг, яагаад тодорхой шийдвэр гаргаж байгааг нь хэрэглэгч мэдэх боломжтой байх ёстой гэсэн үг байна. Боломжтой байх ёстой гэсэн үг. За нууцлалтай байдал. За хиймэл оюун ухааны систем бол хэрэглэгчийн нууцлалыг хүндэтгэж нууц мэдээллийг нь хамгаалдаг байх ёстой. Хэзээ ч нууц мэдээллийг нийтэд ил гаргаж болохгүй. Хамгаалах чадвартай байх ёстой тийм үү? За дараагийнх нь ашиг тус. Нэгд одоо хиймэл оюун ухаан бол одоо юуны их хэмжээний мэдээлэлээс суурилсан мэдээллээс одоо хэрэглэгчид зориулсан ашиг тустай хэрэглэгчийн төлөө шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэх туслах тэм систем шиг дээ. Тэгэхээр зэрэг энэ ашиг тустай байх ёстой. Ямар ашиг тустай байх ёстой вэ гэхээр хиймэл оюуны систем бол хүн төрөлхтөнд үйл ажиллагааг нь дэмжих, туслах, тийм ээ түүнд нь дэмжлэг үзүүлэх сайн сайхан байдлыг нь дэмжих зорилготой байх ёстой. Өөрөөр хэлэх юм бол хиймэл оюун ухааны тусламжтайгаар хүмүүсийн сайн сайхан байдлыг одоо бий болгох, одоо байгаа байдлыг нь улам сайн сайжруулах тийм зорилготой систем байх ёстой гэдэг байна. За хор хөнөөлгүй байдал. За бүү хор хөнөөл учруул гэж үздэг тэнд. Тэгэхээр зэрэг хиймэл оюуны системийг хор хөнөөл сөрөг үр дагавараас зайлсхийхийн тулд бүтээдэг. Тэрнээс хүнийг хорлох гэж бүтээж болохгүй байна шүү дээ. За тэгээ хор хөнөөл үр дагавараас зайлсхийхийн тулд бүтээгдсэн байх ёстой байдаг учраас хор хөнөөл үзүүлж байгаа бол энэ системийг бол хэрэгжиж болохгүй. Энэ бол ёс зүйн асар том алдаатай гэж үзэх нь шүү дээ. Тэгэхээр энэ диаграм дээр үзүүлсэн зүйлүүдүүд одоо саяхан ярьсан энэ шударга байдал, fairness, хариуцлагатай байдал, accountability, за ил тод байдал, transparency, нууцлал буюу privacy, за ашиг тустай байдал, beneficence, за тэгээд хор хөнөөлгүй байдал гэсэн энэ одоо ойлголтуудыг бүгд бол одоо юу гэх вэ хиймэл оюуны ёс зүйн гол тулгуур ойлголтууд гэж мэдэж авах хэрэгтэй байна. За тэгвэл хиймэл оюун ухаанд дах хязгаарлалт гэж юу юм бэ? Хязгаарлалт. За хязгаарлалт гэдэг болохоор зэрэг зарим үед яг хязгаарлалт эсвэл зарим үед гажуудалц гэж яригддаг, орчуулагдсан байдаг. Хиймэл оюун ухааны загвар дах шударга бус өрөөсгөл системчлсэн хандлага бол яг юу болж байгаа нэхэр зэрэг хязгаарлалт багтдаг байна. За тэгээс хязгаарлалтын их сурвалжууд нь юутай холбоотой хязгаарлалт нэр нь юутай холбоотой байдаг вэ гэхээр зэрэг одоо хазайсан гажуудсан өгдлийн багц. За
алгоритмын хязгаарлалт тийм ээ. Эсвэл одоо юу гэдгийг өөрөө гажуудсан алгоритм ашигласан юм эсвэл хязгаарлалт бүхий янз бүрийн хязгаарлалт бүхий алгоритм ашигласан. За тэгээд түүнээс гадна одоо өгдлийн одоо дата процессинг буюу өгдлийн урьдчилсан боловсруулалтаас бас хамаарна. За түүнээс гадна нөгөө өгдөл дээр суурилаад загвар моделийн сургалт явуулдаг. Тэгээ энэ сургалтын одоо бас гажуудлаас болсон байж болно. За тэгээ энэс гадна мөн юу байж болохоор нөгөө хүний хандлага өөрөөр хэлбэл энэ системийг хөгжүүлж байгаа хөгжүүлэгчд болон хэрэглэгчдийн өрөөсгөл албаас хамаарат ямар нэгэн байдлаар хэмэл оюун ухааны систем бол гажуудж болдог, хязгаарлалтай байдаг гэж болно. За энэ дараагийн слайдууд дээр тодорхой ярина. Жишээлх юм бол одоо юу гэдэг царай таних системүүд энэ бол нэлээд олон одоо батлагдсан ийм одоо царай таних янз бүрийн системүүд ганцхан систем байдгүй ингээд олон газрын олон хүмүүсийн олон одоо хөгжүүлэгчдийн хөгжүүлсэн системүүд байгаа шүү дээ. Тэгээд зарим царай таних систем бол өнгөт арьсад хүмүүс муу ажилтдаг ийм байдаг байна л да. Тэгэхээр энэ гол шалтгааныг нь одоо илрүүлсэн байна л да. Илрүүлэхэд энд нь болохоор зэрэг өнгөт арьсад хүмүүс муу ажиллаж байгаа шалтгаан болохоор зэрэг шалтгааныг нь царай таних системийн одоо системд хийсэн анализ дэлгэрч байгаа гажуудлыг одоо юун дээр яг вэ? Энэ зураг дээрх загвар одоо яг вэ? Тодорхойлж харуулахыг хичээсэн байгаа. За тэгээд энэ зураг дээрх загварт бол царай таних системийг анализ хийгээд эзэхэд алгоритмын гажуудал ба ёс суртахууны үүднээс нөлөөсөн хүчин зүйлүүд гэж авч үзэж энэ тодорхойлсон байх нь. За алгоритмын гажуудал юу одоо энэ те алгоритмын гажуудал хязгаарлалт талаас нь авч үзэх юм бол за төрөл бүрийн сургалтын мэдээлэл нь дутмаг байсан байж болно. Дутмаг байснаас хамаарсан байж болно гэж үзэж байна. За загвар одоо яг хуу эхнээсээ гажуудалтай байсан байж болно. Гажуудалтай байсан гэж үзэж байна. За тэрнээс гадна шив байсан бэ гэхээр зэрэг мэдээлэл цуглуулах туршлага муу байсантай бас холбоотой байж болно. Туршлага муу байсантай холбоотой байж болно. За тэрний дараа юу байж байгаа гэхээр зэрэг хүн амын ялгаатай төлөөлөл нь хангалтгүй байсан. За тэр нөгөө царай таниулахын тулд нөгөө машин сургалт ашигладаг. Тэгээ машин сургалтанд сургалтанда нөгөө хүмүүсийн царайг таниулах хэвээр дэлхий дээр байдаг одоо юу гэдэг нь тэгээ бүх төрлийн арьстай бүх хүйсний бүх төрлийн арьстай янз бүрийн одоо юу гэдгийг нүдэн ч юм уу эсвэл хөмсгөн ч юм уу аман ч юм уу те ямар нэгэн байдлаар гажуудсан ч ээж болно. За тийм хүмүүсийн бүгднгийнх нь одоо мэдээллийг өгөөгүйтэй холбоотой тийм царайнуудыг таниулаагүйтэй холбоотой гэж үзэж байна. За нөгөө талаас ёс суртахууны үүднээс нь авч үзсэн одоо ойлголтуудыг энэ диаграм дээр харуулсан байна л да. За харахад ямар ажиллах вэ эндээс би за энэ ёс суртахуун түрүүчийн алгоритмын гажуудалд хамаарж байгаа одоо нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг бол эднэрийг гэж сая түрүү ярьлаа. Одоо болохоор зэрэг ёс суртахууны үүднээс нь авч үзэх юм бол энд нөгөө зохицуултын стандарт дутмаг байсан бай гэж үзэж байна. За дараагийнх нь болохоор зэрэг хяналт шалгалтын ёс зүйн үр дагавар нь таархан байсан хяналт шалгалт тааруу хийгдсэн гэж үзэж байна. За тэгээд дараагийнх нь болохоор зэрэг хязгаарлагдсан алгоритмыг ашигласан гэж үзэж байна. За тэгээд техник хангамжийн одоо хязгаарлалттай байсан камер нь муу те эсвэл муу зураг муу таньдаг хүний төрсийг дутуу авсан одоо бүрсгэр байсан одоо юу гэдэг те тэр бүх юунууд нөлөөсөн байж болно. Техникийн хязгаарлалт байсан байж болно. Технологийн хязгаарлалт байсан байж болно. Тэгээд дээрэс нь нөгөө өнгөт хүмүүсийг арьстай хүмүүсийн одоо хувьд хангалтгүй гүйцэтгэлтэй байсан байж болно. Хангалттай тооны өнгөт арьстай хүмүүсийг энэ царай таних системд одоо машин сургалтанд уншуулаагүй таниулаагүй тэ холбоотой гэж үзсэн байна. За тэгээд
Үүнээс гадна дахиад ямар хязгаарлалтай байдг вэ гэхээр ажилд авах алгоритмууд эмэгтэйчүүдийг ядгарлан гадуурх үзэгдэл гарсан. За энийг бас энэ диаграмаар ингээд харуулсан байгаа. Өөрөөр хэлэх юм бол ажилд авах алгоритмууд дээр хязгаарлагдсан байдлуудыг одоо түүхэн мэдээллийн гажуудал ба ажилд авах үйл явц процесс талаас нь авч үзсэн. Одоо авч үзэж ингээд нөлөөлж байгаа одоо юу гэдэг тийм ээ хүчин зүйлүүдийг нь энэ тодорхойлсон байх нь. За одоо түүхэн мэдээллийн талаас авсан хязгаарлалтууд буюу гажуудал дээр нь юу байгаа вэ гэхээр зэрэг тухайн одоо системийг хөгжүүлэхэд нь тухайн одоо системд ажлын даалгавар өгсөн хүмүүс нь болохоор зэрэг ажилд авах өмнөх туршлагыг оруулж ирсэн. Тэр өмнөх туршлага дээр магадгүй нөгөө эмэгтэйчүүдийг авахгүй гэсэн тийм одоо туршлагатай байсан гэж магадгүй. За тэр нөлөөж байгаа зүйлд ажилд авах өмнөх туршлага нөлөөсөн байж болно. За өгд нь бүрэн бос байж болно. Энэ тийм ээ өгд нь бүрэн бос байж болно. За тэгээд алгоритмын загвар нь одоо яг хуу бас бүрэн бос тий бас гажуудсан эсвэл хязгаарлагдсан алгоритмыг боловсруулсан байж болно. За тэгээд ажилд авах үйл явц дээр болохоор зэрэг юу байсан бэ гэхээр зэрэг ухамсаргүйгээр одоо юу гэдэг ерөөсөө эмэгтэй хүнийг ялгарлцсан байж магадгүй. Ажилд авах ер нь бол нэг тийм хандлага байдаг л да. Аль болохоор эмэгтэй хүнийг ажилд авахгүй байх сонирхол бол зарим одоо ажилд авдаг улсуудад юу байгууллагууд ч юм уу тийм хандлагууд байдаг байж болно. Тэгээд тэр үйл явц нь бол ухамсаргүйгээр одоо илэрсэн байж болно. За тэгээд стандартчсан туршилт хийсэн. За зөвхөн эрэгтэй хүнийг ингээд шалгачих гэсэн юм уу те? Эрэгтэй хүнийг тестэнд оруулсан ч гэдэм үү. За тэгээ хэвлэл мэдээллийн юу хэрэгсдэг төлөөлөлд бас энд нөлөөсөн байж болно. За нийгмийн хэм хэмжээ бас нөлөөсөн байж болно. За гендерийн хэвшмэл ойлголтууд бас нөлөөсөн байж болно. Тэгээд эдгээрээс одоо үүсэт одоо юу гэдгийг алгоритмын гажуудал үүссэн байж болно гэж үзэж байна. Тийм учраас энэ одоо ажилд авах алгоритм дэх эмэгтэй хүний одоо ялгарлан гадуурхалт илэрсэн гэж энэ ч бас хязгаарлалтууд ийм хязгаарлалтууд гарч ирсэн гэдгийг энэ ч бас тодорхойлж өгсөн байна. Тэгэхээр тэдгээр гарч ирж байгаа энэ одоо хязгаарлалтанд нөлөөлж байгаа нөлөөллүүд нь саяын дурдсан хэрэгслүүд байх нь. Тэгэхээр ингээд эрэгтэй эмэгтэй хүнийг ажилд авахтаа хязгаарлах те хүүсээр гадуурхах, аль сүнгөөр гадуурхах, насаар гадуурхах тийм ээ. За ийм үйл ажиллагаануудыг бол хэмэд оюун үзүүлж болохгүй. Ингэж ялгарлан гадуурхал хийж болохгүй гэсэн санааг хэлээд байгаа гэсэн үг шүү. За тэгвэл энэ хязгаарлалтуудыг яаж багасгах юм бэ? За тэгэхээр зэрэг хязгаарлалтуудыг багасгах ийм стратегиуд байдаг бахна. Төрөл бүрийн одоо юу гэдгийг төлөөлөг мэдээллийн багцыг цуглуулах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө дата дутуу цуглуулсан магадгүй нөгөө насны хүмүүсийг аваагүй бүх насны одоо зарим бүх төрлийн үндэстэн ястангуудын эрэгтэй эмэгтэй гэн бүгднгийнх нь одоо ажилд авах боломжтой улсуудыг нь яагаагүй тийм ээ тодорхойлж өгөөгүй ийм байх юм бол энэ асуудал бол яг шууд тэр юуны дагуу явж өгнө. Тэ таньсан мэдээллийн дагуу явж байгаа гэсэн үг шүү дээ. За тэгээд хязгаарлалтыг илрүүлэх болон бууруулах арга техникийг ашиглана. За шударга байдлын үүднээс хэмэл оюун ухааны системийг тогтмол шалгаж явах шаардлагатай гэж үздэг байна. За тэгэхээр үүний тулд яадаг вэ гэхээр зэрэг энэ дээр тогтмол аудит хийх хэрэгтэй. Энэ хэмэл оюуныхын хязгаарлалтыг багасгахын тулд тогтмол аудит хийх хэрэгтэй. За тэгэхээр зэрэг энэ дээр яах вэ гэхээр зэрэг хэмэл оюун ухааны системийг шударга хэвээр байлгахын тулд тууштай үнэлгээ хийх хэрэгтэй. За тэгээд гажуудыг илрүүлэх техник ашиглана. Үүнд яг өөр хэмэл оюун ухаанд гажуудыг тодорхойлох шийдвэрлэх аргуудыг багтааж болох нь байна. За тэрнээс гадна өөр өгдлийн багц ашиглах. За энэ дотроо юу гэдэг хэмэл оюун ухааны системүүд нь системүүдийн одоо буруу ойлголтыг багасгахын тулд төрөл бүрийн өгөгддөр сурах боломжийг олох
ийм шаардлагатай байдаг ухааны за эдгээр аргуудыг ашиглаж одоо юу гэдгийг хэмэд оюуны ухааны одоо хязгаарлалтыг багасгаж болдог бахнэ. За хэмэд оюун ухаан өшөө ил тод болон ойлгомжтой байх гэж түрүү ярьсан тийм нэг толгуур ойлголтууд байгаа шүү дээ. Толгуур ойлголтуудын нэг. За тэгээд ойлгомжтой байдал гэхээр зэрэг тайлбарлагдах үс хэмэд оюуны ухааны хэрэгцээ гэсэн одоо ийм диаграмыг үнэ чи тодорхойлсон байх нь. За яагаад хэмэд оюуныг тайлбарлах нь чухал вэ? Тэгэхээр хэмэд оюун ухаанд итгэх итгэлийг бий болгодог тайлбарлал тийм ээ. За ямар нэгэн алдаа гажуудыг олж тогтоох засах боломжийг олгодог байна. Хариуцлага тооцдог байна. Зохицуулалтын шаардлагад бас нийцдэг гэж авч үздэг байна. За энэ нөгөө хэмэд оюуны хар хайрцаг гэж нэрлэж байна. Тэгээд хар хайрцаг гэдэгт нь саяын ойлголтуудыг багтаадаг байна шүү дээ тийм үү? За тэгээд хэмэд оюун ухааны одоо хэрэгцээгийн одоо юу гэдэг хэмэд оюун ухааны одоо хэрэгцээнд зориулсан одоо ямар техникүүд ээж болох вөхөр одоо дөрвөн суурилсан системийг хөгжүүлэх, за шийдвэрийн модыг ашиглах, за тухайн системийн онцлог ач холбогдлын шинжилгээг хийх, за тэгээд тэдгээрийг дүрслэн харуулах гэсэн энэ хэрэгслүүдийг зөвлөд техникүүдийг ашиглаж хэмэд оюун ухааны одоо хэрэгцээг тайлбарлах нэ, ил тод байдал бий болгож чадах нэ гэсэн үг байна. За нууцлалын асуудал. За нөгөө толгуур хэсгүүдийн бас нэг толгуур ойлголт тийм ээ. Хэмэд оюухны ёс зүйн толгуур ойлголтын нэг нууцлалын асуудал. За хэмэд оюун ухааны эрен үед хувийн мэдээллийг хамгаалах зайлшгүй шаардлагатай. За тэгэхээр энэ хэмэд оюун ухааны одоо ийм системүүдийг сургаж ажиллахын тулд ер нь бол юу яхстай хувийн одоо мэдээлэл маш их мэдээлэл шаардлагадаг. За энэ одоо дараах асуудлуудыг бий болгох нь. За үүнд мэдээлэл цуглуулах, ашиглах, өгдлийн аюулгүй байдал, мэдээллийн алдагдал, хүмүүсийн талаар одоо дүгнэлт гаргах, дүгнэлт ба профайлыг одоо бий болгох эдгээр ойлголтууд бол зайлшгүй хамгаалагдах шаардлагатай мэдээллүүд гэж үздэг. За эдгээр одоо асуудлуудыг хамгаалахын тулд ямар нэгэн одоо нууцлалын асуудлыг бага одоо асуудалтай байлгахын тулд мэдээлэл алдагдуулахгүй байлгахын тулд гэсэн үг шүү дээ тийм үү? Хамгаалахын тулд тийм ээ. Тэхийн тулд өгдлийг нэргүй болгох тийм ээ. Хуурамч нэртэй болгож болно. Хувь хүний одоо хувийн мэдээллийг нь хамгаалахын тулд өгдөлд нь дуу чимээ нэмж болох нь байна. Зургийг ингээд блур болгох үе тийм ингээд танигдахгүй болгох үед юм уу? За тэгээд ямар нэгэн төвлөрсөн бус өгдөл дээр хэмэд оюун ухааны модельүүдийг сургах. За мэдээллийн удирдлагын одоо хатуу бодлогыг бол барих тийм ээ. Тэр яс ягштал баримтлах ийм одоо шаардлагууд эдгээр нь бол нууцлалын асуудалд хамаардаг байна. За тэгвэл хариуцлага. За ямар хариуцлага байж болох вэ? Хэмэд оюун алдаа гаргахад хэн хариуцлах вэ гэж юм тийм үү? Ер нь бол алдаа гаргаж болно. Алдаа гаргах магадaltaй. Тэгэхээр хэмэд оюуны систем нь алдаа гаргах эсвэл хор хөнөөл учруулж болзошгүй. Тийм учраас хариуцлагыг тодорхойлох нь одоо нарийн төвөгтэй ажил гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ дээр энэ хэмэд оюуны алгоритмыг хэн боловсруулсан бэ? За хэмэд оюуны моделийг хэн сургасан бэ? Системийг хэрхэн байрлуулсан бэ? Хэмэд оюуныг хэн ашигладаг вэ? Гэсэн одоо энэ юунууд байна тийм үү? Асуултууд гарч ирэх нь байна. За тэгээд ямар эдгээрээс хамаарат асуудал үүсч гарна. За тэгэхээр зэрэг хэмэд оюунтай холбоотой осол хохирлыг бид хэрхэн хариуцах юм? Гол асуулт нь тийм ээ.
хариуцлага хүлээх тал дээр ярьж штэ тийм үү. За тэгээд холбоотой осол хохирлыг бид хэрхэн хариуцах вэ? Хэмэд оюун шийдвэр гаргахдаа ил тод хариуцлагатай байдгийг хэрхэн хангах вэ? За бид хэмэд оюун ухааныг хөгжүүлэх, хэрэгжүүлэх ёс зүйн зарчим дүрмийг хэрхэн тогтоох вэ гэсэн ийм асуултууд бол заашгүй гарч ирнэ. Тэгээд эдгээрийг одоо хинтэй холбоотой холбож хийх вэ гэхээр нөгөө хөгжүүлсэн, боловсруулсан, сургасан, систем байрлуулсан ашигладаг улсуудтай холбоотойгоор одоо энэ асуудлуудыг ярилцах шаардлагатай болно тийм ээ. За тэгээд хэмэд оюун одоо энэ зураг дээр одоо хийхэн оролцож байгаа оролцогч талуудыг энэ чинь ингээд тодорхойлоод харуулсан байна л да. Тэгэхээр энэ хэмэд оюун ухаан одоо энэ олон янз бүрийн оролцогч талууд оролцож иж тэр хэмэд оюун ухаан ажиллаж хэрэглэгдэж байгаа. Тэгэхээр энд нөлөөлдөг талуудыг энэ дээр харуулсан байна. За тус бүр одоо бүгдээрээ өөр өөрийн үүрэгтэй, хариуцлагатай, асуудалтай байдаг эднэр. За тэгэхээр зэрэг гол талуудны хийхээр хөгжүүлэгчд байна. За developers буюу хөгжүүлэгчд. За тэгээд энд хэн орох вэ? Хэмэд оюун ухааны инженерүүд, өгөгдөл болон бусад өгөгдөл судлаачид болон бусад судлаачид оролцоно. За энэ deployers буюу байрлуулагчд байгаа. Энд бол байрлуулагчд хэн байх вэ гэхээр компани, байгууллага, засгийн газар гэж болно. За тэгээ 3 дугаарт нь болохоор зэрэг хэрэглэгч гэхээр зэрэг хэн байж болох вэ гэхээр зэрэг хэрэглэгч зөвхөн энгийн хэрэглэгч гэж болно, ажилчид байж болно, олон нийт гэж болно. За тэгээд зохицуулагчд байж болно. За зохицуулагчд нь болохоор зэрэг буюу бодлого боловсруулагчд. За эдгээр нь болохоор засгийн газар, хууль тогтоогчид, тэгээд ёс зүйн хороо гэсэн улсууд орж ирнэ. За ёс зүйн хороо гэсэн хүмүүс орж ирэх нь шүү дээ, тийм үү? За тэгээд дээр нь нэмэгдэл хэн орж ирэх юм бэ гэхээр зэрэг нийгэм. Тэнд хэн багтахгүйгээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, өмгөөллийн бүлгүүд, судлаачид, олон нийт гэсэн одоо энэ юмнууд бол яг хүмүүс бол оролцогчд бол хэмэд оюуны одоо ямар нэгэн хариуцлагыг хэмэд оюуны өмнө хариуцлага хүлээх хүмүүс гэсэн үг байна. За тэгэхээр эдгээрийн талаар нь дараагийн хэсгүүдэд дэлгэрэнгүй тайлбарлая. За хөгжүүлэгчд буюу хэмэд оюуны инженерүүд, за өгөгдлийн судлаачид болон бусад судлаачид. За эдгээр ямар үүрэгтэй вэ гэхээр зэрэг хэмэд оюуны загвар алгоритмыг зохион бүтээх, боловсронгуй болгох. За нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь бол датасет буюу өгөгдлийн багц ашиглаж хэмэд оюун ухааны системийг сургах, техникийн функцээр хангах ийм үүрэг хүлээх байна. За тэгээд ёс зүй, гуравдугаарт нь ёс зүйн шударга байдлыг харгалзан хэмэд оюуны гүйцэтгэлийг оновчтой болгох. За ийм үүрэг хүлээх нь. За тэгээд ёс зүйн хариуцлагын хувьд бол ямар үүрэг хүлээх вэ гэхээр өгөгдлийн багц болон алгоритмыг ажиглаж зайлсхийх ёстой, хэмэд оюуны шийдвэр гаргахдаа ил тод ойлгомжтой байдлыг хангах. За аюулгүй нууцлыг дээдэлсэн хэмэд оюун ухааны загваруудыг хөгжүүлэх. За ийм ёс зүйн хариуцлагатай байх ёстой. За тэгээд энд ямар асуудал үүсч болох вэ? Ёс зүйнээс илүү үр ашгийг одоо урьдчилан болгох шахалт үүсэх магадaltaй байж болно. За хөгжүүлэгчд бол юу хийдэг вэ гэхээр програм хангамжийг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг судалгааны үндсэн дээр гаргаж ирсэн системийн одоо загвар дээр тулгуурлаж системийг хөгжүүлдэг. За тэгээд өгөгдөл судлаачид болон өгөгдөл бэлтгэгчид нь бусад судлаачид бол өгөгдлүүдийг нь бас ийм өгөгдлүүд байх ёстой гэсэн судалгаа хийгээд өгөгдлүүдийг одоо бэлдэж өгнө. За тэр өгөгдлүүдийг ашиглаад системийн одоо хөгжүүлэгчдийн хөгжүүлсэн одоо систем ажиллаад за тэгээд машин сургалт нь явагдаад тэгсний дараа ийм хэмэд оюуны системийг бид нэр ашиглана шүү дээ. Гэтэл тухайн хэмэд оюуны системийг хөгжүүлж байгаа компани тийм ээ ашиг олох гэж байгаа хүмүүс
ёс зүйн гэхээс илүү нэг ашиг орлогыг илүү одоо авч үзээд тэр нөгөө ёс зүйн хариуцлагын талаар бол нэг юу яахгүйгээр магадгүй тэрийг харгалзан үзэхгүйгээр ашиг олохын төлөө илүү их улаарч магадгүй байдаг. Тэгээ ингэсэн тохиолдолд шахалт үүснэ гэсэн үг шүү дээ. Тийм энийгээ шахалт үүсэх магадaltaй гэж яриад нь тийм ээ. За тэгээ нэгэнд суулгасан хэмэл оюун ухааныг хэрхэн ашиглахаар хязгаарлагдмал одоо хяналттай байх магадaltaй. За зөвхөн тийм хүмүүстэй ашиглана өөр хүмүүс ашиглуулахгүй ч гэдэг юм уу те. За тийм байдлаар датагийн дутуу өгсөн байдаг юм уу? Дата дутуу сургасан машин сургалтыг дутуу явуулсан сургалтыг удаа явуулах байсан бол богино хугацаанд явуулсан ч гэдэг юм уу? Ийм асуудал үүсэх магадaltaй, ийм асуудал үүсэх магадлал байгаа гэсэн үг байна. За deployer буюу байрлуулагчд тий. За энд нөгөө компани байгууллага засгийн газар орносон шүү дээ. За энэ хүмүүс ямар үүрэг хүлээх вэ гэхээр зэрэг байрлуулагчдад бол хэмэл оюуны бүтээгдэхүүн үйлчилгээ үйл ажиллагаанд нэгтгэж оруулна. За хэмэл оюун нэвтрүүлэх бизнесийн загвар санхүүжилт болон одоо бодлогыг нь шийднэ. За тэгээд өшөө дүрм журм ёс зүйн хэмжээг бол дагаж мөрдөх юм үүрэгтэй энэ хүмүүс. За ёс зүйн хариуцлагын хувьд бол яг үхээр хэмэл оюуны шийдлийг ашиглахаас өмнө эрсдлийн үнэлгээ хийсэн байх ёстой энэ хүмүүс. За хэмэл оюун ухаан нь бүх хэрэглэгчдэд ашигтай хор хөнөөлттэй үр дагавраас зайлсхийсэн байх ёстой. Ашигтай байх ёстой. Тэрнээс биш хор хөнөөлттэй үр дагавартай байж болохгүй эдгээр зайлсхийсэн байх ёстой байна тийм ээ. За хэмэл оюун ухааныг ашиглах ил тод байдал. За тэгээд энэ жишээлбэл хэмэл оюун ухаанд чатботуудах татгалзах мэдээлэлүүд байдаг байх ёстой. Мэдээллүүдийг оруулах ёстой. За тэгээд энэ үүрэг хариуцлагыг бол заашгүй хадгалж явах ёстой байх нь. За ямар асуудал үүсч болохыг гэвэл ашиг олоход чиглэсэн зорилго болон ёс суртахууны нэм хэмжээг тэнцвэржүүлэх асуудал үүсч болно. За хэмэл оюун ухаанд системүүдийг одоо хариуцлагатай аудит хийх боломжтой байлгахад анхаарах ёстой байдаг байна. За дараагийнх нь нөгөө хэрэглэгчд. За үүрэг нь юу юм бэ гэхээр хэрэглэгчд хэмэл оюун ухаантай харилцаа, нууцлал, шударга байдал зэрэг асуудлууд эдгээрт хамааралтай байх нь тийм ээ. Өөрөөр хэлбэл өдөр тутмын амьдрал хэмэл оюун ухаан системтэй харилцах, ухаалаг туслахууд, зөвлөмжийн алгоритмууд, өөрөө жалуудаг машинууд энд орно шүү дээ. Эндээ харилцсан. Одоо түрүүний лекцийнхэнд авч үзсэн жишээ нь ч гэсэн орно шүү дээ тийм үү. За тэгээ хэмэл оюун ухаан загваруудыг сурах, өгдлөх мэдгэдэггүйгээр өгөх хэрэгтэй. За тэгээс санал хүсэл сурталчилгаагаар дамжуулж хэмэл оюун ухааны бодлогод нөлөөлөх ийм үүрэг хүлээх нь хэрэглэгчд. За ёс зүйн хувьд ямар хариуцлага хүлээж авах ёстой вэ гэхээр хэмэл оюун ухааныг хариуцлагатай ашиглаж нууцлалын асуудалд анхаарал хандуулах ёстой. За шударга ёс зүйтэй хэмэл оюун ухааны бодлогыг сурталчлах хэрэгтэй. За хэмэл оюун ухааны эрсдэл ба хязгаарлалтыг мэдчих хэрэгтэй. За энэ ийм эрсдэл үүсч болох юм байна, энэ ийм хязгаарлалттай байна. Яг хөө мэдчих шаардлагатай байна тийм ээ. За ямар асуудал үүсэх вэ зэрэг хэмэл оюун ухааны шийдвэр гаргах үйл явцын талаар мэдлэг татмаг байж болно. За ховийн мэдээлэл болон нууцлалын хяналт нь хязгаарлагдмал байж магадгүй. За хэрэглэгчийн хувьд тийм ээ. За тэгвэл зохицуулагчд ба бодлого боловсруулагчд. За энэ хэн орох юм бэ гэхээр нөгөө засгийн газар, хууль тогтоогчд тэгээ ёс зүйн хороо орно гэсэн үг тийм ээ. За ямар үүрэгтэй байх вэ гэхээр зэрэг хэмэл оюун ухаан ашиглах хууль, бодлого, ёс зүйн хэм хэмжээг бий болгож бүрдүүлэх ёстой. За хоёрдугаарт нь байж хохирлоос урьдчилан одоо сэргийлэхийн тулд хэмэл оюуны програмуудыг хянах. За энд нөгөө ямар програмуудыг хянж болох вэ те тэр програмуудыг энэ дээр бичсэн байна тийм ээ. За иргэдийн эрхийг хамгаалж хариуцлагатай хэмэл оюуны инновацийг одоо хэрэгжүүлж тийм инновацаар хангах хэрэгтэй байна. За ямар үүрэг хүлээх ёстой, ёс зүйн хувьд ямар хариуцлага хүлээх ёстой гэхээр зэрэг хэмэл оюун ухааны шударга хариуцлагатай ээлжид байдлыг одоо дэмжинэ. За ёс зүйгүй хэмэл оюун ухааны үйлдэлээс урьдчилан сэргийлнэ. За энд дээр юу болох вэ? Олон нийтийн тандалт хийх, хуурамч зураг, видео дүрс
комитиг нь олж үзэх те илрүүлэх авах те. За энэс одоо эдгээрийг одоо хуурамч зураг байна уу, хуурамч мэдээ байна уу те тэрэн дээр хандлт хийж явах хэрэгтэй гэсэн үг байна. За нийгмийн сайн сайхан байдлыг хангахын зэрэгцэн инновацийг бас дэмждэг байх хэрэгтэй байна. За тэгээд ямар асуудал гарч болох вэ? Хэмэд оюун ухааны хурдтай дэвшлиг дагаж мөрдөхөд жоохон хэцүү байж болно. За инновацийг зохицуулж тэнцвэрлэхэд бас яг асуудал үүсэх магадaltaй байх нь. За 5-дугаарт нь нийгэм тэ за энд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэ өмгөөллийн бүлгүүд судлаачид олон нийт орох нь. Олон нийтийн ойлголт идэвхжил нь хэмэд оюун ухааны одоо ёс зүйд хэрхэн нөлөөлдөг вэ гэх асуудлыг заашгүй хамардаг байх нь. За тэгээ ямар үүрэг хүлээх вэ гэхээр зэрэг хэмэд оюуны ёс зүйн талаарх олон нийтийн санаа бодол хэлэлцүүлгийг төлөвшүүлэх. За ёс зүйтэй хэмэд оюун ухааныг дэмжигч сурталчлагч байгууллагуудыг дэмжих. За хэмэд оюун ухаантай холбоотой эрсдэл одоо хүчирхийллийг судалж илчлэх одоо ийм үүрэг хүлээх хэрэгтэй байх нь. За ямар хариуцлага болж болох вэ гэхээр хэмэд оюуны бичиг үсэг тайлбарлалыг сурталчлах. Хариуцлага зайлшгүй тийм ээ. Бичиг үсэг тайлбарлалт гэхээр нөгөө бичиг үсэг тайлбарлахаар манайхан бол уншиж чаддаг хүмүүс бол бичиг үсэг тайлбарлагдсан гэж үздэг гэж яриад идэг. Гэхдээ яг орчин үед бол бичиг үсэг тайлбарлалт гэдэг бол тухайн зүйлийг хэрэглэх, ашиглах өөрийгөө хөгжүүлэхэд одоо хэрэглэж чадах чадварыг бичиг үсэг тайлбарлалт тодорхойлдог болсон шүү дээ ЮНЕСКО-гоос тэ. Тэгэхээр хэмэд оюун ухааны бичиг үсэг тайлбарлалт гэдэг нь зэрэг хэмэд оюун ухааныг ойлгох, мэдэх, ашиглах, түүнийг хэрэглэж хөгжих ийм чадвартай байна гэсэн үг байна тэ. За тэр зүйлийг бол сурталчлах. За ёс зүйн хэмэд оюун ухаантай холбоотой компаниуд болон засгийн газруудад хариуцлага тооцох. За судалгаа болон идэвхжлээр дамжуулж ёс зүйн шинжилгээг дэмжих ийм хариуцлага хүлээх хэрэгтэй байдаг. За ямар одоо асуудал үүсч болох вэ гэхээр хэмэд оюуны боломж эрсдлийн талаарх буруу ташаа ойлголт үүсч магадгүй, зөрүүтэй ойлголт бий болж магадгүй. За томоохон корпорацууд болон засгийн газрын одоо газруудад үзүүлэх нөлөө нь хязгаарлагдмал. Өөрөөр хэлбэл жишээлбэл манайх улс одоо жишээлбэл хамгийн том компани корпорацууд гэдэг юу гэдэг MCS гэдэг компани тий. MCS гэдэг компанид бид нэр засгийн газар хүртэл бол шууд нөлөө үзүүлж чаддгүй. Нөлөө нь хязгаарлагдмал байдлаар олон зүйлүүдээр идрээ харагдаад байгаа шүү дээ. Яг түүнтэй төстэй тийм байдлууд үүсэх ийм асуудлууд бий болдог байна. За ингээд 16 дугаар лекцийн хэсгийг одоо төр завсарлая. За ингээд өнөөдөр энэ удаагийн лекцийг анхаарал сонссон та бүхэнд баярлалаа. Дараагийн хэсгээр эргэн уулзлаа. Түр баяртай.